Окей. Өнөөдрөөс эхлээд би жоохон өөр төрлийн бичлэгнүүд оруулж үзье гэж бодлоо. So serious бичлэгнүүд үзсэн чинь би баг уйтаа. Танарч баг уйдаж байгаа л үү. Why so serious? Окей. Би хичээлээ сэрээ байж гин. Сайхан хүндэрчлээ. Надад ямар ч мейкап байхгүй учраас арай ундахтаа энэгээр харчин. Тэгээд болоо. Би гараа авахгүй шүү. Тэгээд одоо ямар ч арьсчлахын бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд гарчаад нээбисээ ёо бүр хөшлөмөс баг үүдээ тавч хүмүүс ч баг уйтах наагүй хэлхүүдээ бас зарим дээр загнааш та нарыг яа гэхдээ би тийм бичлэгнүүдээ хийн гоё стод мэсгэл хийж хад орж ирсэн гоё вистэмүүдэ та нартай хуваалцсан заяа хуваалцаар байх болно хажуугаар нь бас юм гоё хөвчлөлтэй инээж ханаасан гоё joy мэдэрмэр штэ бисэд ирж байхдаа тренд дээр нэг Филиппин охины Instagram хайг үзээд амар хөөрхөн охин заа. Тэгээ амар хөвчлөлтэй. Тэгээ тэр охиноос амар гоё урам зориг аваад би бүр яг сүлээд нэг бүр нэг сон уйдгартай бичлэгнүүд хийгээд байгаа анзаарсан байсан чинь гоё урам зориг авлаа. Нүрэ цэвэрлээд тий манайхан бүгд унтж байгаа. Живчтэй болохоор сайн цэвэрлж чадахгүй. Мундах гэдэг юм шиг. Би Monday to Friday хичээлтэй дээрээ 5-аас 9 хүртэл нөхрөө ирэхээр нь тэгэл зөөрөл гарчдаг. Ингээл болоо. Миний ярь сарчлаа. Тэгээ маск хаяа тавина. Яа. Манай шүлээ би танаас бас гоё юм жижигэн рил бичлэгнүүд хийж оруулъя гэж бодож байна. Life is not serious, okay? Have fun, love. Би танаас тийштэй. Танаас тийштэй угаасаа шүү. Танаас гоё зарим гоо сайхны хакасаа хуваалцъя зөө. Тэгтээ гоо сайхны мэдлэг тун баг хүн. Би нэг Монгол эмэгтэй бичлэгнээс үзсэн заа энэ. Одоо энэ ингээд зураас гардаг штэ. Энийг яаж багасгадаг вэ гэсэн чинь одоо шүдээ угаахтай зав өдөр өглөө орой 2. Ингээд дотор талаас нь ингээд энэ хэсгээ массажлж өгдөг гинэ. Ингээд. Тэгэхээр энэ зураас агуу баг гардаг гэж. Одоо 11 болох чинь. Шүдээ уучаад. Таны шүд цайрал хамгийн амархан шинэ даргаыг мэдмээр юм. Coconut oil ч ингээд тасалгааны температурт ингээд зарцдаггүй заяа. Ингээд шингэнээрээ байгаад байдаг. Би нэг ингээд шүдээ зайлахад эсвэл ингээд үсэндээ маск тавихад хэрэглэдэг. Coconut oil бүр шүдээ цав болгох амар гоё. 1-2 зайлын дараагаас шууд огцон мэдрэгдэн заяа үзээрэй. Би нэг бас ханд сурчлаа. Нэг подкастаас сонсон. Ингээд бала. Тэгээд хаяа бас нэгээр зайлаг гадаад дэд хүмүүсийн шүд зайлагчийг аваад хэрэглэх юм бол шүдний амар олон асуудлуудыг энэ асуудлуудаас хамгаалж өгдөг заяа. Буул хавдах. Ер нь айгуу сайн хүүхдүүдтэй бас авч хэрэглүүл айгуу сайн. Энийг бас санал болгоё. Өөр
За манайхан ингээ унтж байна. Бичлээс ирсэн. Надад ёо бүр нүүр жоохон таталтай байна. Маск тавьчаад унт тийм үү? Яа. So маргаашнаас жоохон энгийн айтайхан бичлэг. Айтайхан ч шиг энгийн бичлэгнүүд хийж оруулъя. Бас ярьдаг бичлэгнүүдээ бас хийн. Яа. Лав яа сайхан амарцгаараа маргааш өглөө уулзъя. Маргааш өглөө би гоё бичлэг